Хаана ирчээд байгааг хэлүүлтгүй мэдж байгаа үсттэй. Энэ алдартай Эвлийн цамхаг гэдэг ч одоо энэ гоцоогоод байж байна. Тэг энэ их сан түүхтэй юм байна. 1889 онд Францын хувьсгалын 100 жилийн ойгоод энэ гоч бөөн божиг нам болж байна. Ерөөсөө. За яаж тэмдэглэх үү гэдэг. Баахан санаанууд гаргаж ирж ерөөсөө энэ дэлхийн одоо олон улсын маш том зөвлөн байгуулыг нэг мэрэгэн санаа гаргаад гэж. За тэгэхээр нэг л шуураад ерөөсөө тгийг. Талбай хайч энэ талбайг болоод. За юу усах уу гэдгсэн. Янз бүрийн сандлууд ирээд. Тэгсэн чинь Густав Эйфель гэдэг нэг инженер зохион бүтээгч нөхөр. Ерөөсөө маш их сайхан гоё цамхаг хийч. Тэрүүгээр л одоо Парижийг ерөөсөө олон улсын анхаарлын төв болгоё. Бодож ерөөсөө тгий даваа хий гэдэг. Барьж гинэ 300 ажилчин энд гараад өдөр шөнөгүй нөргөлүүл 5 жилийн хугацаанд өтөн одоо тэр ганц үлсгэлэн барих л одоо асуудал байна шүү дээ. 5 жил 300 ажилч өдөр шөнөгүй нүдэд энэ мундаг Эвлийн цамхаг гэж барьчихжээ. 2 сая 500 одоо ширхэг идэн гэдэг деталь одоо эрг болтынд орсон гэж агуу байгаа. За 100 жилийн хойд сайхан болж тэгээ найр наадам болоод одоо ингээд мундаг сайхан хийчлээ гэдэг. За дараа нь энэ босгосон төмрийн хогоо яах вэ гэдэг. Энийг ерөөс хай зайлуул. Одоо энэ хогоор яад нэг л одоо ойгоо тэмдэглэсэн байна. Тэгсэн чинь янз бүрийн санал гарч байна. Одоо энэ үсэр юм чи одоо яа зайлуулах уу, хаана хаях уу гэдэг. Хин хаях уу, дахиад хөрөнгө мөнгө хаана цаана боо юм болоо. Тэгсэн зарим одоо шинэ энэ тийм бас элит янз бүрийн улсууд вэ нэгэнд босгоцсон юм заавал нураагаад яах юм бэ. Байж л тэгээд хэн саадсан гай ус. Байж л. Тэгэхээр н ерөөсөө яшиг нөгөө буудах ажилласаа төвшүүлсэн юм яасан тэгвэл байвал байж л гэх. Тэгээ харин тэр үед 1889 онд энд бас нэг радио байгуулагдаад хүн амт шуугаад явж байгаа. Тэр радиогүй чинь одоо шинэ антенныг хаанаа босгох дахиад нэг юм шугарын босгох хэрэгтэй. Үзэж үгүй ерөөсөө энэ дээр зооч ирчих. Тэр орой дээр зооч. Тэгээд энэ Эвлийн цамхаг нөгөө нэг хог дээр нөгөө нэг төмөр болж ачигдаад айгуул бол Бээжин рүү гарах тэр юмнаас аврагдсан одоо юм сонь түүхтэй юм байна. Тэгээ энэ чинь бол нэг 330 м өндөр юм уу да? Нүсэр. За тэгээд энэ хамгийн орой дээр ингээд тэр юун дээр лифтээр ингээд гараад эргэн тойрон хардаг гэнтэй 65-6 км газар ийм радиустайгаар одоо шинэ нартай сайхан өдөр бол ингээд битүү харагдсан бах уу. За тэгээд бас гэсэн нөө одоо тэр хамгийн орой дээр чинь ерөөсөө дэлхийн бүх улсуудын туг дарцаг ингээд байна гинэ. Монголынх бас байна гэнэ тэнд чинь. За ингээд эндээс яах гэж тэрийг 50% гэдэг ингээд ерөөсөө энэ цэгээс хаашаашаа дэлхийн улс орнууд хүртэл одоо хэдэн километр зайтай юм бэ гэх. Хэмжиж гарчээ. За ингээд чигээрээ ингээд хэрвээ явах юм бол гэдэг ингэсэн чинь Монгол бол 7040 км зайд байна гэж шүү. Эндээс одоо нэвт ингээд нисдэг юм уу яадаг ингээд хурж юм байна. Аксан. Тэг ийм сонин түүхтэй одоо шинэ юм байна. Эгээтэл одоо Бээжин рүү төмрийн хогонд ачигчаагүй. Одоо бол хүн төрлөختний бол одоо шинэ Франц гэдэг инхээр л одоо Эвлийн цамхаг гэл нүдэнд буудаг үстэй. Тийм юм байна. Зүгээр манай шүлэг найрганд бол одоо нөгөө Чингис хааны одоо өрөөдөн цэрэг ирээд зүгээр л угуул шидээд Эвлийн цамхаг гэж зүгээр нааш цааш нь ганхуулаад гэл амар юм ярьдаг чинь бол зүгээр яруу найрагчтай уянгийн халил юм байна л зүгээр монголчууд бол энд ирж байгаагүй. Тэгтээ бол сонин түүхтэй. Ийм л одоо сонин газар юм байна. За ингээд зам бүхэн Парисыг зордгоо гэсэн эртний үг байт юм байлээ. Энэ бол үнэхээр арга байхгүй юм. Ерөөсөө дэлхийн улс орн бүрээс энэ Парисыг үзгэсэн Парис руу гарсан жим харгуу зам бол одоо хичнээн 100 мянгаар аваад одоо бөөмөд. Энэ бол үнэхээр гайхалтай сайхан бүтээл гайхалтай сайхан хот юм байлээ. За замхаг руугаа бол яаж одоо хөлөөр мацах вэ? Иймэрхүү одоо нэг лифтэрхүү одоо юм түүц шиг юм бүүтгэн дотор суугаад дэшээ бол гарна. За энд бол одоо мэдээж дөрвөн талаараа бас дөрвөн лифттэй тийм ээ. Дөрвөн өнцгөөс гардаг тийм. Гэтэ бас явган гардаг ч бас газар бий. Тэр нь бүр орой дээрээ биш яг энэ жоох дөрвөн давхартай бас. Яг мөнгөгүй улсууд бол явууллаа тийм. Мөнгөтэй нэг нь бол одоо лифтэнд мөнгөдөөд явчихна. За манай Монголын газар нутаг мөнүү хөхөд одоо мөн чим шиг биш хөхөд биш чим шиг. Гэхдээ бол манай хүннүгийн үеийн одоо алдарт өвөг эцэг Атилла хаан маань энэ одоо Парисыг бол бас л нөгөө ёстой бугуулдах гэж байгаад бол болцсон юм байлээ дээ. Жохон найрын дороо тэгээд болчихсон байна. Тэрнээс биш Монгол хүний хөл одоо морин туурай бол энэ тэр үед нь харин тэр Эвлийн цамханд бол байгаагүй багт юм байна. Өөр юм бугуулдах гэж байсан. За энэ Парисыг бол яг Эвлийн цамхын гол доор нь очиод бол хүмүүс их зураг авдаг юм шиг байна те. Энэ яг
тэр эсрэг талд нь бол нэг бицгаа юм уул байдаг. Тэн дээр бол ийм том давцсан талбайтай. Жуулчдын автобусууд бол бүгд тэнд очиж зогсдог. Эндээс бол Эйфелийн цамаг бол маш үзэсгэлэнтэй гоё харагддаг л да. За энэ дэлхийд гайхуулсан Парис гэдэг хотод нэг 2.1 сая орчим хүн амьдардаг юм байна. За тэгээд энэ чинь их олон дүүрэгтэй юм. Одоо манайхаар бол яг жинхэнэ төв Парис гэдэг Парисаас салбарсан орн дүүрэгтэй. За дүүргийнх нь хүн амыг нийлүүлээд тоолоод үзэх юм бол нэг 12 сая орчим хүн энэ Парис хотын хажуу хавиргаар нь одоо бөөр нийлүүлэн амьдардаг. Ийм юм байна. Ер нь бол Франц улсад бол эн чинь 60 гаруй сая хүн амтай бас л их том улс шүү дээ. Газар нутгийн хувьд бол одоо манай Монголоос 3 дахин бага гэдэг юм. Гэхдээ баруун Европын орнууд дотроо бол газар нутгаараа бол хамгийн том тооцогддог юм орн юм байлээ. За эн чинь тэгээд Сена гэдэг их алдартай том мөрөн хотын дундуур бол урсаж байх юм. За тэгээд Парис хот бол үндсэндээ бол одоо баруун зүүн энэ Сена мөрний баруун зүүн эргээр бол үндсэндээ байрлсан байдалтай байдаг. Тэгээд бид хоёрыг яг Парис руу анх орж явахад бол Монголоос бас бид хоёр Mobicom-оор их усаар ярьж ирсэн. Тэгээд Монголоос бол наач одоо их эвгүй бослоо гарч ишүү, машин тэрэг шатааж ишүү гэж бид хоёрыг бас анхааруулж ирсэн тийм ээ. Тэгээд бид хоёр яваад очиход ерөөсөө тийм анзаарагдаагүй. Тэгэхээр түрүүл бид хоёр бол Парисыг үзэхээс гадна тэр машин тэрэг шатааж байгаа нэг сонирн байсан л та. Машин шатж байгаа зураг авах гэдээ ирсэн чинь харамсалтай нь ерөөсөө шатааж өгдөг, машин шатаддаг. Тэгээд анхууч нэг канистртэй бензин бариад ер нь өөрснөө зураг авахын тулд нэг машин шатаачвал яасан би болохгүй наа чи хэрэгт орно гэж ойлуулсан л да. Гэвч бид тэрийг байх хугацаанд бол 6-7000 орчим машиныг бол шатаацсан юм байлээ. Гэхдээ шатаах нь бол одоо францчууд өөрснөө биш. Францад цагаачлал маягаар амьдардаг нь арабууд одоо голдуу араб дүүргийнхэн бол шатаасан юм байлээ. Оргишн гаргуул гайгүй мөнгө олон доо тэ нэг хэсэглээд гаргуул. Манай хууль бол хаацаад төмөр гаргахаа байсан. Гаргах болцсон юм уу? Болцсон шүү дээ. Оо би уурн ярьсан байсан шүү. Тийм Эйфелийн гаргая гэдэг. Тэгтээ зүг идэр адуулж байгаа юм шиг. Ер нь бол Эйфелийн юуг нь авсан уу? Юуг нь авсан? Эйфелийн цамхаг бол үнэхээр одоо чинь тэр үедээ хотын дарга буруу шийдвэр гаргаад энэ хогийн харзаасан төмрөө аваачаа төмрийн хогонд хай гэсэн бол одоо үнэхээр энэ гайхалтай сайхан бүтээл бас байгаа ч үгүй ч үнэхээр ингэ тийм рисктэй үе байсан юм байлаа. За түрүүн тэр машин шатаад байсан бол хотын төвөр ерөөсөө байхгүй. Түрүүн алтаа хэлжсэн олон дүүрэг гэж байсан. Тэрний хамгийн захын одоо яг түрүүн алтаа хэлжсэн цагаач амьддаг тэр дүүрэгт болж ирсэн асуудал юм байлээ л дээ. Олон улсын хэвлэл нийтлэлээр бол Парис хос шатж гин гэж айгүй тодтолтоор хэлжсэн тийм байхгүй байсан. Ялтын хаалга гэж 1800 оноос бүтэн 100 жилийн туршид энэ хаалгыг барьж гэж. Одоо харахад бол шалтай биш юм шиг мөртлөө. Ашиг бүгдийн хувьд бол энэ ерөөсөө Франц улс түүхэндээ Наполеоноос гэсүүлээд одоо түүний өмнөх, түүний хойшоос гэсүүлээд бүхэл одоо түүхэн ялтуудыг энэ уран баримл сэлбэрээр бол энэ дүрсжүүлэн хийсэн. Ерөөсөө Францд ирсэн жуулчин болон энэ хоёр замын голд гагцсан дээр ингэ зогсож байгаа заавал одоо ингэ зураг авахулдаг. Ёстой юм байна. Энэ нөгөө Елисейский полягад одоо шинэ нөгөө алдартай Францын гудамж. Дэлхийн хамгийн гоё сайхан одоо шинэ уран барилгыг үзье. Уран барилгатай гудамжийг өргөн чөлөөг үзье гэх юм бол ерөөсөө энэ Елисейский полягаас ийшээ энэ хаалганаасаа Лувр хүртэл одоо тэр Лувр хар гэж байна. Энэ хүртэлхийн талбайг бол хэлдэг юм байна. Хамгийн одоо шинэ худалдаа ихтэй гудамж гэдэг юм гэх юм бол энэ хоёр гудамжууд нэг л гудамж тийм ээ. Гэтэл зүүн тал нь байд юм. Ягаад гэвэл эндээс нар гардаг учраас тэнд гол одоо кофе мафи уудаг барьдаг кафе мафи элдвэш алдаг дэлгүүр нь бол ерөөсөө дандаа энэ талдаа байрлалцсан. Энэ бол яг нэг тиймэрхүү. Тэгээд ерөөсөө бүх гол одоо шинэ баярын жагсаал, цэргийн парад бол энэ гудамжаар ерөөсөө ингээд эндээс гисүүлээд тийшээ хөвчдөг. Цэрэг техник одоо юу гэдэг юм. Бүхэл гол юм бол энэ гудамжаараа бол хөвөрдөг. Энэ гудамж бол үнэхээр одоо шинэ алдартай гудамж юм байна. Тийм ч учраас бол энэ шар хар бор ногоон гэдэг 9 зүйлийн улсууд энд заавал энэ хаалганы өмнө зураг авахулдаг. Сони юм байна. Сая одоо шинэ өнөөдөр гэдэг ингээд Герман дэлхийн нэгдүгээр дайнд Герман Франц хоёр одоо найрамдлын инкийн гэрээ байгуулсны ойн өдөр нэгэд Францчууд бүх нийтээр амарчж байна. Өнөөдөр бол ажлын өдөр бос. Уулнууд 5 дахь өдөр байхгүй ажлын өдөр. Гэтэл өнөөдөр энэ нөхдүүд амраад эндээ одоо шинэ мөнхийн гал асаагаад
хүндэт цэрэг зогсоод цэргийн параа жагсаад бол эндээ явсан юм байна. Сонь байгаа биз? Үнэхээр агуугаад дааж хүн ихтэй одоо юм ярьж болохгүй байна. Тийм учраас замаа чөлөөлөхгүй бол энд 80 машин зогссон, метрийг хараа зогсож байна. Өөр их баярлалаа Францчуудаа. За энэ бол үнэхээр одоо шинэ алдартай хаалгалдаа тийм ээ. Ялтай хаалга гэдэг энэ бол үнэхээр их төвхтэй мундаг хаалга байт юм билээ. Ер нь бол Францын энэ бол одоо төв гудамж тийм ээ. Одоо инх тавины гудамжтай манайхаар бол. За ингээ эндээс чинь сайхан сүнгэнтэл дуу хаяж алхасаар хагаад бол Луврын музей бол орчин. За Францчууд бол ерөнхийдөө их тийм ийдэг найрсаг их аятайхан улсууд. Гэхдээ цэвэр цусны Франц хүн гэдэг бол их ямартай шүү. Их ихэмсэг. Баргийн хүнтэй бас нэг ял гэдэг нэг дуграад наалдаад байхгүй. Чи хэн бэ? Хаанаас ирсэн бэ? Юу илээ? Гэх маягаар хандна. За хүнийг бол нэг тийм өөртөө ойртуулдаг. Ягаад гэвэл тэр яг Франц цэвэр цусны хүн гэдэг бол одоо өөрсдөө их тийм элит үндэстэн гэж үздэг учраас тэрүүхэн тэндээ элитүүд хоорондоо л харьцсан. Элитүүдийн одоо 400 гаруй клубтэй тэндээ цэвэр цусны Францууд одоо сууж, ярьж, хөөрж одоо элдв юм болдог. Тэнд бол одоо шинэ цагаачлалаар ирсэн одоо харбор янз бүрийн улсууд орох одоо ямар ч ирэх тийм байхгүй. Хаалттай. Юу нэг хямсгар улсууч юу. Энд чи тийм ч байхаас аргагүй юм. Ерөөсөө нэг тийм дэлхийн урлаг соёлын том төв гэдгээр их өөрсдөө дээрд үздэг. За хоёрдугаарт бол энэ Наполеоноос өксүүлээд дэлхийн олон улс орныг одоо эзэм дагуулж байлдаж одоо хамгийн бодоож байсан учраас бол тийм ээ. Хөрөнгө мөнгөч гэж ихтэйхэн ер нь их тийм том улсууд шүү. Энэ нөхдөө чинь одоо англи манглаар ярина гэж байхгүй. Одоо түрүүчийн хэлдгэр баг англи гэж улс байд юм уу? Англи хэл гэж гээд айгуул нэг тийм ярих гадах маягтай. Мэддэг мөртлөө бол ягаад ч одоо англиар бол багийн ярихгүй. Ярьсан ч гэсэн туйлын дурамчхан. Чи ягаад Франц хэл мэддэггүй нөхрүүл гэж урдаас чи хэлнэ шүү. Саунд дэсэн апогийн өчгөн хар чанк кофе Парис бас байна шүү. Энэ бүрэж гаагүй тэр нэг Египт явсан шүү дээ. Манай юмнуудыг талын нэг хулгай хийгээ шаардсан. Алга бол заваа явуулсан гэдэг. Би авсан яасан гэсэн эрээс бол болсон чинь. Наполеон ах тэрүүгээр явахдаа тууссан юм байна. Наполеон авсан юм уу? Наполеоны цэрэгж авсан юм. Нэг сайн Египтийн дурсгалын маш том цамхаг түүхэн зүйлтэй. Энийг одоо ямар юм дээр ачдсан юм байгаа юм тэгээд ачаад үрээд асраад энэ Парисийнхаа төвд босгочих. Хамгийн дээдлийн тэр харандааны үзүүр шиг шаргал урцаарай байна. Түүнийг Пьер Карден одоо яг мөнгөтэй баян хүн юм чинь нийл алтаар ингээд алтцсан байх юм. Тэр парламентийнх нь одоо экологийн ордон нэг юм нэ. Энэ шиг одоо шинэ маш том зочдууд байж байна. Манай ерөнхийлөгч эрэхтэй энд бууж үлсэн гэх юм. Очротгой илүү тийм. Очротгой гэж. Очротгой энд буусан. Очротгой өрөө гэж бас байдаг гэж шүү. Энэ төв одоо шиг бас талбай хэсэг нь. Энэ шиг нэг жоохон ингээд 2 метр алхах юм бол алдар төврөж хүмүүсээ бол энд явах шүү. Энэ төв 40-ны бомб божигдсан хэдийн амтад энэ цугласан ийм л одоо тот байна да Парис гэж. Ер нь бол Францчууд бол Египтийн түүх соёлын үнэт дурсгалын зүйлээс бол ихээхэн зүйлийг бол одоо шин дээрэмдэж нутагтаа авцарсан гэдэг нь бол түүхийн яахан аргагүй үнэн. Гэхдээ одоо энэ харж байгаа энэ миний сая хэлдэг нэг харандаа шиг үзүүртэй нэг хөшөө байна да. Энийг бол арайч туучаагүй юм гинлээ шүү. Яг нарийндаа үзэх юм бол Францын нэг мундаг эрдэмтэн дээхэн үед Египтэд очиод египчүүд өөрснөө уншиж тайлж чадахгүй байсан Египтийн эртний тэр бичиг иероглифыг уншаад түүнийг тайлсных нь шанд нь Францын Египтийн хаан бол тэр нөхөрд эрдэмтэнд бол одоо саяын хөшөөг бол бэлгэлсэн юм байна. Яаж асарсан бөө мэд. За энэ түрүүн очрот ухаан. Жисэн буудлаа гэдэг. Очрот ухаан болов уу? Очрот ухаан буудлаа гэдэг. Тийм түрүүн бас хэлжсэн. Ер нь бол Францчууд жоохон ихэмсэгдүү шүү гэж. За зүгээр ер нь бол яг одоо шинэ Франц цэвэр цусны хүн та биш л бол эндээс бол ажил олох туйлын хэцүү. Ажил олж гэмээр бол яг Франц цэвэр цусны хүнийг бодох юм бол хамаагүй одоо хэд дахин бага хэмжээний цалин авдаг ийм маягтай. Гэхдээ бол Францчууд бол одоо шинэ хүнийг бол тийм арьс өнгө
шашин шүтлгээр бол ерөөсө гадуурхаад байдгүй. Одоо хамгийн ардчилсан хүн болгонтой их тийм нийцтэй ханддаг найрсаг ард түмэн бол яахын аргагүй юм бэлээ. Ялалтын хаалганаас одоо Эвлийн ерөө луур руу алхаж явахд бол түрүүний тэр годомж бол одоо хамгийн үнэтэй дэлгүүрөөс бүүтгэд байдаг тийм ээ. Париж гэдэг хотод ч нүд итгэл гэсэн зүйл гөөм их байх юм байна ч гэсэн. Энийгээд ирэхэд та бидний одоо хамгийн сайн Парисын дариг хийсэн. Нотр-Дамын сүмч гэдэг. Энэ сүмийг 1100 оноос эхлээд бүхэл бүтэн 600 жилийн туршид барьсан гэж байна. Нэг одоо шин дотор ингээд багтаамж гэдэг юм бол 6500 хүн орж одоо мөргөл үлдэх юм боломжтой. За зүгээр хинд юун зориулаад яагаад ийм актрын барьж өгöd юм гэхээр энэ ерөөсө Христийн ээжид зориулаад энэ сүмийг барьсан юма гэдэг. Тийм одоо энэ түүхтэй юм байна. Энэ Нотр-Дамын сүмийн ерөөсө хэдхэн метрийн зайтай ерөөсө Парисын төв цэг байдаг. Парисын төв цэгийн цэгдэр зогссон хүн Парист бол дахин ирдэг гинэ. Тэгэхээр би бол заавал тэнд зогсъё гэж бодож байна. Дахин ирмээр байна би байсан. Ингээд зогсохоор босч ирд юм уу? Тийм, дөрөв Монгол руу гараад дөрөв. W środku piękna rozeta, wyżej znowu mamy otwarta. Энэ сүмтэй холбоотой өөр нэг зүйлгээд ингэх юм бол Quasimodo гэдэг нэг кино байдаг да нэг бүхтэр нэг царай муутай намхан одоо нэг такир дутуу нэг урууд нөхөр байдаг шүү дээ. Тэр хүн одоо шин домголдоод ирчихсэн гэсэн. Түүнээс идүүлсэн гол зохиол бүтээлийн зураг авалт одоо гол зүйлүүд энэ бас дарихийн Парисын дарихийн сүмтэй холбоотой юм байна. Тэгээд нэг онцлог зүйл бол ерөөсөө энэ барилга энэ бол үнэхээр одоо гайхалтай уран барилгын одоо шин дэлхийн дээж гэж хэлж болно. ЮНЕСКОгийн хамгаалтанд орчихсон базар байна энэ ч одоо дут ид байхгүй юу? Энэ гурван ордог гол хаалгатай. Гурван ордог гол хаалга бол ерөөсөө дандаа ийм өндөр нам байдаг. Манайх сэтгэвтэй бол хаалга нэг ижил гэдэг стандарт гэдэг шүү дээ. Энд бол тийм биш. Энэ юу хэлээд байна вэ гэхээр ерөөсөө архитектурын одоо шин тэр хевссэн нэг хэв загварыг эвдий гэсэн үүнийг барьсан одоо шин архитекторын гол санаа бас энэ гурван хаалганд авал шингэж орсон юм байх юм. Ёомгаачна. За ингээд бас дарихийн сүм рүү дотгошоо орсон. Тэгэхээр маш том тийм хурал болж исэн л да энд. Хамгаалалт нэлээд чанга хамгаалт гарцсан тийм ээ. Тийм. За энэ бол үнэхээр бол гайхалтай гэдэг нь бол үнэхээр гайхалтай дөө. Парисын дарихийн сүм гэдэг үнэхээр бол ер нь мэдэхгүй хүн гэж бол байхгүй шүү дээ чинь. Тэгээ жилдээ энд бол маш их жуулчин ирж байна. Энэ францчууд бол энэ гайхалтай сайхан бүтээлийг үзэх гэж ирэхээс арга байхгүй. Тэр японочдын хэлдэг хөөе Парижийг үзэхгүйгээр өхөж болдгоо шүү гэдэг чинь үнэхээр үнэн юм байлээ. Жилд 75 сая жуулчин энэ Франц оронд чинь ирд юм байна. 75 сая жуулчин шүү дээ. Чөдөмийнхаа тоогоос илүү. Өө юу ярьж байгаа юм чинь тий. За энд бол ялалтын нэг баярт оролцож исэн гадна дотны дипломат холбооны төлөөлөгчд, урилгаар оролцож байгаа гадна дотны зочин төлөөлөгчд гэдэг бүх улсууд бол энд ирж одоо энэ дааж одоо юу гэдэг байгааг нь мэдэхгүй юм да. Тэгээд болж игэл энэ нөгөө тэр үед бурхан болоочдынхоо том эх орныхоо төлөө, найрамдлын төлөө, инкийн гэрээний төлөө тэмцэж явсан улсуудаа буян санаж одоо ном уншиж байгаа юм байлгүй одоо бодвол тий. Ер нь хаа газрын одоо энэ барууны энэ христийн католикийн сүмүүдэд очиход бол энд бол үндсэндээ бол паар халаалт гэсэн бол байдгүй тийм ээ. Их тийм хүйтэн сэрүүн байдаг. Одоо манай Монгол сүмд ч гэсэн бас ялгаагүй тийм шүү дээ. За энэ бол нөгөө Францын хилээд байдаг мундаг элитүүд юм. Нөгөө л нэг одоо мөнгөтэй баячуул одоо язгуур угсаатай одоо мундаг улсууд энэ өмсөн зүйлсийг харахгүй юу тэр. Энэ чи яг л нөгөө өөрийнхөө ямиг л харуулдаг байгаа байхгүй да. Би бол жирийн хүн биш шүү. Би одоо том язгуурын хүн шүү гэдгийг л харуулдаг байгаа. Тэр ч утгаараа тэнд бол харуулт бол нэлээд чанга гарсан байсан. Тэгвэл бол гадны жуулчдыг бол энэ сүм рүү оруулаад тойроод нэг бүтэн тойроод гарах тийм болцоотой байсан л да. Тэгээд энэ болцоог ус битгаар ашигласан. Энэ гайхалтай зүйлийг үзүүлэхэд одоо шин бидний хамгийн их тусалцаа үзүүлдэг. Энэ дэлхийн түүхийн үнэт зүйлийг үзүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Ганцхан хэд шид бол тэр ивент итгэгч манай голомт банк Visa Mastercard-ны хүчээр битээр одоо энэ бүгдийг үзэгч таахын төлөвлөж байгаа шүү. Энэ бол голомт банк Visa Mastercard. Парисын дарихийн хэсэг гайхалтай байгаа. Та үнэхээр битээр бол одоо шинэ спонсоруудтай бол баярлахаас өөр арга байхгүй одоо шинэ дэлхийн
энэ олон сайхан орон, энэ олон сайхан үзмэр бүтээлүүдийг зөвхөн битгийгт биш Монголын нийт үзэгчдэд хүргэж байгаад бол тэгэхээр одоо их баярлсан шүү гэдгийг дахин хэлэх байна. За Францчууд бол их тийм үнсэрхэг өөрсдөө бол ер нь Америк, Итали гэдэг их том орнуудад жишнэ энэ нөхдүүд чинь. Тэгээд өнөөдөр дэлхийд дээр Франц хэлээр бол нэг 150-аас 160 сая орчим хүн ярьж байна тийм ээ. Тэгэхээр л энэ бол одоо Франц улс гэдэг бол бас л дэлхийд бол тийм ямар одоо лаг том улс вэ гэдгийг харуулах том тоолдоо. За зүгээр Парис хотын төвдөө бол төв шорон байт юм билээ. Бас гайхалтай юм чи тийм ээ. Ер нь хаа газрын Европын орнуудаар явхад бол шоронгууд нь дандаа хотынхоо төвд байдаг. Одоо сая бол одоо музей гэж хэлэхээр л тийм л барилга байгаа шүү дээ. Тэгээ харамсалтай нь музей биш шорон байгаад байдаг. Манайх ганц удаа одоо төрөг нь үлээд юм яа тий. За ер нь бид тэр нэдэд хүйтэн сэрүүн цагаар очсон. Энэ чинь 11 сарын сүүл дунд шүү дээ. За энэ үед бол байсан л да тийм ээ. Энэ үеэр бол Францд бол ер нь болж бол очиод бол хэрэггүй юм байл. Энэ чинь нэг тийм чигтэй уур амьсгалтай учраас чигэн дээр нэг хүйтэн градус хасах градус нэмэхээр бол их тийм жиндүүлэн шүү дээ. За тэгээд энэ жилийн одоо тэр энэ баруун Европоор орж байгаа тэр цас барууны хийг яана. За тэгээ энэ жил бол ер нь Европт бол урд хожид байгаагүй хэмжээгээр бол хүүтэрж байгаа юм байлаа. Ялангуяа Турк, Францд бол хизээж байгаагаар хүүтэрч гин гэсэн мэдээлэл бас байгаа тийм ээ. Тийм. Зүгээр бид нар асууж байсан л да энэ чинь ерөөсө Парис шатаж байна гэдэг дэлхийн хэвлэл мэдээллээр нэг шаагаал манай Монгол хүртэл Парис шатчлаа тамнаа сүйд боллоо гэж мэдээлэл ийсэн. Тийш ороороо гэдэг. Тийм. Гэтэл бол манай одоо над мэтийн сэтгүүлчд нөгөө сэтгэл нь хөөрхөөрөө ингээд жоохон тийм юмыг давслаад дэвргээд ингээд хэлждэг учраас бол юмыг дэгстүүлд юм билээ. Үнэхээр Парис хотын төвд бол ямар ч машин шатаагүй. Тэр бол зөвхөн нөгөө арабууд амьдардаг дүүрэгтэл одоо хэдэн сахилгагүй 16 хүртэлх насны хэдэн бацаанууд одоо аав ээжийнхэн ятгалгаар тэр олон машиныг бол шатаацсан юм байлаа. Тэгээ 10 насан туршаагүй хүүхдүүд чинь шоронд хийж болдгоо тийм ээ. Яаж хуулийн тийм юм чинь яаж чаддгүй. Хин шатаалгаад байна вөхөр цаана бол хэдэн нөгөө эндхийн Францын иргэншил автсан нөхдүүд байгаад байдаг. Хөөгөөд гаргах гэхээр өнөөдөлөө явж болдгоо. Францын паспорттай байгаад байдаг тийм. Тэгээд энэ нөхдүүдийн цаад санаа зорилго бол ерөнхийдөө бол одоо шинэ бидний амьдрал бас нэг тааруухан байна, ажил төрөл олдоход хэцүү байна гэдэг утгаараа дэлхийн бөгөөд олон нийтийн анхаарлыг өөрсөдөө хандуулахын тулд одоо ийм машин шатаах гэдэг юм уу ийм үйлдэлийг өөрсдөө хүүхдүүдээр хийлгсэн юмаа гэдэг ийм тоом тайлбарыг бол Францчууд бол өгж байсан. Яг шалтгаан болсон нэг хоёр хүүхэд гүйж яваад нэг өндөр хүчлийн шугамд ороод нас орсон юм байна л тийм ээ. Тэрнээс үүдээд энэ бослого бол анх эхэлсэн. Тэгээд ганц Францд биш даймжраад бас сүүл рүүгээ Бэлэг, Голланд руу хүртэл бас орох тийм хандлагатай байсан. Харин бид хоёрыг яг аялал дуусч байгаа үед бол намжсан. За энэ бол Францын одоо шинэ бас нэг чөлөөт талбай гэдэг юм уу тийм ээ. Ер нь бол одоо хаа газрын сотуудад бол тийм нэг сайхан чөлөөтэй талбай бол байдаг. Манайхаас бусд газар уу? Тийм манайхаас бусад тийм. Манайх бол зөвхөн жагсаал хийдэг тийм ээ. Огцор жагсах чинь бас зөв зөв тийм бурууч юм байх. Тэгэхээр энд бол одоо шинэ нэг тэгээд жагсагт нэг орлоод байх нь бол арьцсангуу гайгүй. Ерөөсөө яаж тайван амьдрах уу тийм ээ. Яаж хүмүүсийг таатаа байлгах уу? Яаж би өөрийнхөө дуртай ямыг хүмүүст одоо илэрхийлэх үү гэдэг нь боломж нь нэгдсэн учраас бол за энэ нэг одоо нэг хүн баримл өшөө бол одоо хаач байна да нэг Япон ч юм уу Солонгос ч юм уу зайлвал ингээд энэ хүүтэнд ингээд бас л одоо зовж мөнгө олж байгаа нэг хэлбэр шүү дээ.
Хагас гараад удаж гин үү? Айгүй. Хэдэн жил болж байна? Аа? Хагас жил болж. Хагас жил болж байна. Аа за. Дөрүүлээ байд юм та нар чинь. Дөрүүлээ. Манай хоёр 5 удаа та. Тавдаа юм уу? Дөрөв хөгжимчин, дуулчин, Рууми, Марио энэ бүх юм байна шүү дээ. Бага. Монголоос уртчлаад болж байгаа юм шүү. Аа хоттой. Францууд хэр байна? Монголын талаар ойлголт байна уу? Байна. Аваа мэдх юм уу? Мэдх юм аа. Сайн байнуутайгаа Францууд хэлэрч идэв. Уцаар байна. Одоо үйл болчихлоо шүү. Нутаг уцаач юм шүү. Усны шоу уцаад баг. Ягаад? Аа? Ягаад? Ягаад ч гэдэг. Дахиад хэдэн жил болох уу? Задаа. Нийтэм байна. Байх уу те? Аа за. Танаас ч газрын улсууд нийслэл манай чуулган муулга За бидний хуваараа доо. Хоёроо те? Хуваараа. Манайх юм нэртэй таар. Алтай хайрхан гэдэг чуулга юм уу? Сүр нэртэй биш үү? Гэдэг эмэгтэй явах дандаа харцуул юм ч дээ. Аа? Хаваа харагддаг байхгүй. Аа гэдэг. За алтай хамтлагийн ахлагч. Энд дээр дуудаж гинөө. Энэ манай цэргүүд айд иртэрсэн. Ажлын зүгээр шалгаж байгаа. Ажлын шалгаж яваад хэр орлоготой байна уу гэж. Айгуу. Та энэ дуудах уу? Аль их сургууль байгаа вэ? Энэ Парисын дорн дахны хийлэг гэрчлэг. Аа Монгол хэл заагаад. Олон оюутан байна уу? Ингээ нэг курст нэг 20 оюутан байдаг. Саадуулч ер нь Монголыг ер нь хэр сонирхч мэдэх юм уу ер нь? Сонирхол зайлвал тэгэл аминдаа одоо сурчлагнаатай явж байгаа. Тийм. Удах уу? Юу би юу? Тэ? Тав дуусар л юм да. 5 сар дэх үү? Нэлээд удах юм биш үү? Анаа хатан маань ирсэн үү? Ирэх одоо ирнэ. Ирэх үү те? За. Парис ер нь яргоноор шөнөөр сэтгэл хөдлөж гэнэ үү? Юм орж гэнэ үү ер нь? Хөдлөх юм их байл ба. Их байна уу? За хэдэн сайхан шүлэгтэй болсон дээ? Намтай болсон шүү. Тийм үү? За. За энэ Францын ерөнхийлөгчөөсөн Жорж Помпидогийн нэрэмжит төв номынсан гинэ. Бүх талаас нь зөндөө хараа очив. Өөртөө яахаараа очивлаа зогсдог юм гэсэн чинь үнгүй оруулт юм гинэ. Тэгээ голдоо оюутнууд үнгүй орох гээд одоо ингээд өдөр үрийн юм уртаа очив зогсдог юм байна. Тэгээ архитектурын шийдлийн хувьд бол энэ төв номынсан гүлийг сонирн барьж байгаа. Гаднаас харах юм бол энэ бол яавч номынсан биш. Үйлдвэрийн газар юм уу, юу юм гэж байна. Заримуд ингэж шийдлүүд гаргасан юм байна. Тэгээ энэ ерөөсөө номын доо орж байгаа шат мат лифт мэд бүх юм бол ерөөсөө дандаа гадуур нэг төмөр каркасаа ингээд конструкцаар ингээд хийцэн сонирн байх юм байна. Энэ бол үндсэндээ бол одоо нэг тийм Парисын чөлөөт урлагийн талбай гэх юм уу? Одоо юу юм бэ? Энд бол одоо хин нэгнээс хотын захиргааны дараагаас бол одоо үүдэн зогсож гой зөвшөөрөл авах янз бүрийн юм байхгүй. Хин юу хийж чадахгүй тэр дуртай бүх юм энд бол үзүүлдэг. Ямар сандал одоо шинэ манай Монголын одоо шинэ 5 сайхан Алтай халиун гэдэг чуулгын 5 нэр одоо энд ардынхаа хөгжмийг тоглоод байж байгаа үү те. Нэрээд удаж байгаа юм байна. Чөлөөтэй сайхан юм аа урлагийг их ойлгодог, урлагийг дэмждэг. Юм болгон шийдэл нэг тийм сонин шийдэлтэй. Францчууд ч нь урлаг соёлыг одоо агуу их орон гэдэг байгаа шүү дээ. Энэ их гайхалтай сони юм. Дөрөвчийн хэлдэг үнэхээр сайн байнуутайгаа Франц бас нэлээд байна шүү гэдэг бол үнний ортой юм байлээ. Шинэ өнгөрсөн жилгээд ингээд бол манай Монгол руу Францаас нэг 6000 орчим жуулчин ирсэн юм байлээ. Цаашдаа энэ тоо бол одоо их хэмжээгээр нэмэгдэх байхаа. Ер нь бол Францчууд Монголыг бол сүүлийн үед их сонирхох болсон шүү гэж нутгийн улсууд бол ярьж байсан. За энэ жил чинь бол Франц Монголын хооронд дипломат харьцаа тогтоосны 40 жилийн болж байгаа юм байлээ. За энд чинь бол Анд гэсэн нэртэй сэтгүүл одоо 10 дахь жилдээ гарч байгаа юм байна. Монгол Франц хэл дээр хэвлэгдэн гардаг. За Монгол Францын 10 гаруй одоо янз бүрийн чиглэлээр ажилладаг найрамдын нийгэмдэг бол энд ажилладаг юм байна. Ер нь бол монголчууд бол энд бол олон байна шүү. За зүгээр нэг харамсалтай зүйл нь албан ёсоор юм уу сурах, ажиллах юм хүн бол харьцангуй цөөн байдаг. За зүгээр цагаачлах маягаар Францад очиод би нэг аятаа амьдарчих болов гэсэн ийм Монгол иргэд бол сүүлийн жил бол их нэмэгдэж байна гэсэн ийм тоо байна. 2004 онд гээд ингээд 600 гаруй Монгол нөхдүүд одоо цагаачлалын өргөдлийг бол энэ нөхдүүд өгжээ гэж. За энэ пантеон гэдэг гайхалтай сайхан орд харш байна.
Панчон гэдэг нь Францаар бол гиген бурхтын одоо ордон харших юм да. Ийм утгачлсан үг юм байна л да. Тэгэхээр энэ барилгыг бол 1747 онд барьсан юм байна. За барьсан түүх нь бас их сонин. Энэ Франц хавьд амьдардаг нэг гиген том лам байж л да. За би их муудаад ерөнхийдөө юуг бол одоо тэнгэр талих болоод тэгээд нэг зүйл амлсан юм байна. За би хэрвээ амьд гарч гимэн энэ амьдралд бурхнаас надад одоо шинэ амьд дахин амьдрал хайрлах юм бол би нэгэн сайхан сүмийг босгоно гэж амласан. Тэгээд гигантэн бурхан болоогүй ам гарсан. Тэгээд өөрийнхөө хэлсэн амдаа хүрч энэ пантеон гэдэг нэгэн сайхан ашиг бол босгосон юм байна. За нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр энэ дотор одоо шинэ манай Аттила хааны зураг байгаа юм байна. Манай гэдэг чинь одоо хүннүү гэдэг чинь одоо Монгол хавьяас Монголын газар нутаг байсан гэдэг байгаа үстэй. Хүннүүчүүд Монголоос гаралтай гэж. Тэгвэл хүннүүгийн хаан хэн байсан бэ? Их эзэн одоо Аттила байсан гэдэг шүү дээ. Тэгэхээр Аттила хаан бол ерөөсөө өөрийнхөө морд зэрэгтэйгээ бүр хаа байсан нь Франц орж ирсэн юм байна. Тэр үед. Франц орж ирээд ерөнхийдөө энэ Парис тэр үед байсан юм уу бодос би мэдэхгүй. Энэ Францыг ерөнхийд нь одоо шинэ байлдан дагуулна одоо гээд орж ирсэн чинь Женеве гэдэг одоо гиген нэгэн бүсгүй одоо гигантэн байсан юм байна л да. Тэр бүсгүй одоо Аттила хааныг уяаж л дээ. За ингээд их эзэн хаа миний одоо та нар минь одоо ингээд асуулаас ирсэн манай энэ өчүүхэн хотыг одоо үлдээж хайрлаа. Одоо юу ч гэж одоо найрсан юм одоо бидний хэлдгээр бол ингэсээр хагаад Аттила хаан уяраа за яах вэ тэгвэл одоо энэ хотыг чинь би үлдээе гэд бусад одоо шинэ хотууд руу дайраад орчихсон. Тэгээд одоо нэг ёсоор бол бидний удам хугацааны их эзэн хаан маань энэ Парис хотын үндэс суурь болсон. Тэр үед тэр хотыг бол алтан шатааж эзлэн төрөмгийлээг үлдээсэн ийм сонин түүхтэй юм байна. Тэр бол Монгол хүн бол хаавсан хүннүг үед Франц хүртэл одоо шинэ байлдан дотлоо хийж Монгол мордын туурайн төчгнөд начигнаж байсан юм байна. За тэр Эйфелийн замхаг бол байгаагүй учраас зовтоод бугуулдаагүй байсан бол бугуулдаад найсан цааш нь өстө нөгөө зохиолд гардаг анхуулах байсан юм билүү хэн мэдлээ гэж тийм ээ. Одоо бид тэр анхуулсан. За энэ бол үнэхээр одоо шинэ их тийм сонин бүтээлтэй бид тэр танилцсан тийм ээ. Тэр нь Аттила хааны одоо шинэ юм зураг энэ хаан нэр нь байд юм уу байдгүй юм уу тийм ээ. Тэг бид тэр Аттила хаан гэдээ болохоор бол бас нэг монголчуу нэг тийм овгийн хүн юм баах гэдэг ингэсэн чинь ерөөсөө шар толгойтой ерөөсөө нэг Европ маягийн ир байсан юм билээ шүү дээ тийм ээ. Байсан юм уу да энэ бол одоо кино мэнүүн дээр чинь тэр гаргаал гэдэг. Энэ бол үнэхээр бодиттой гэдэг юм. Бодит зураг одоо шинэ тэр үед одоо шинэ амсын үед л одоо энийг чинь зураад ингээд үлдээсэн энэ бол одоо яахын арга байхгүй маргахын аргагүй одоо ийм бүтээл юм тийм. Тэг энийг бол үзсэн тамийн очих юм бол бас нэг өвөг дээдсийнхаа зургийг нэг хараад нэг ороод гараараа да энд. Одоо бол энэ бас бунхан байдлаар ашиглаж байгаа гэдэг тийм. Энд одоо тэр үеийн хаадаг бас ветеран ерөнхийлөгчийг хүрлийн доршуулсан гэж яриад байгаа. За ер нь бол Европын орнуудын сүм хийдгээд үзэх юм бол нэг авууштай нь бол хан дээрээ тийм ээ маш одоо сайхан том юм урлагийн бүтээл тэр үеийн одоо түүхэл шүү дээ ямар шүү хэмжээнд яаж амьдарч вэ яаж хувц сунраа өмсөж вэ ямар зовлон бэрхшээл жаргал байв гэд бүх зүйлийг бол ерөөсөө том сүмүүдийн хан дээрх зурсан энэ агуу их бүтээлүүдээс бол бүгдийг үзчихэж болно. Эний чинь одоо ураад хайчна гэж байхгүй баргийн бол шатчна гэж байхгүй ерөөсөө нул чулуу гантгаар барьсан ийм сүм учраас бол за нөгөө нэг аврал ирээд одоо хэрвээ би амьд гарвал гэдэг нөгөө гигантэн маань одоо энэ шүү дээ. За ер нь бол гайхалтай бүтээлүүд ихтэй. Гэхдээ зүгээр одоо шинэ он цагийн явцад одоо энэ нар салих элдв шалдуу байгалийн үзэгдлээс болоод бол энэ хуучин сүм дээрх энэ сайхан түүхийн үндэстүүдэд болсон зургнууд бол их муудаж байна гэдэг. Тийм ч учраас бол одоо их хэмжээний хөрөнгө мөнгийг бол энийг дахин сэргээн засварлах гэхэд бол зарцуулж байгаа юм байна. За ингээд орой бол шөнийн Парис. Парис бол шөнө улс гайхалтай гэдэг юм байлаа. Ялангуяа нөгөө Эйфелийн цамгүй маань бол шөнөөс гоё гэрэлтүүлдэг. Тий. Тэр бол бас л маш холоос харагддаг гэж ярьж байсан. Цэлмэг сайхан өдөр бол. Тэгээд ингээд бид хоёр манай нэг найзынх байдаг. Нэг найзынхааргоос оройн зоог барихаар явсаа. За Монгол мордын мордчин билүү хэмэтлээ гэж тийм. Тий, пони. Конь Пржевальского гэж зарим нь хэлээд тийм. Монгол мордл гэж нэрлэдэг л дээ ер нь бол.
За Парисууд бол үндсэндээ бол шүн бол одоо үнэхээр гайхалтай. Одоо дулаан сайхан 6 сар, 7 сар, 8 сар гээд очих юм бол Парист бол үнэхээр одоо шинэ унтах бол хэрэггүй юм байлээ дээ. Ерөөсөө унтаач хэрэггүй. Энэ сайхан газар бол үзэх юм гэдэг бол маш ихтэй. Яваад барагдахгүй. Парис бол үнэхээр одоо агуу том дэлхийн соёлын том хот гэдэг нь бол энд бол харагдсан. Тэгээ ямар сайндаа л одоо шинэ ЮНЕСКО энэ Парис төвлөрөөд байрлаж явах вэ тийм ээ. За энэ бол Парис хотын хамгийн өндөрлөг зэг дээр байдаг бас нэг сүм тийм ээ. Энэ сүм дээр л ялангуяа орой их хурал орно. Тэгээ эндээс шөнийн Парисыг харахад хүмүүс дээшээ явган одоо тэр нарийнхан голомжуудаар дээшээ гарч энэ сүм дээр мөргөлгөөд шөнийн Парисын панорамыг хардаг. Ийм нэг сүмээр тойрос ороод дайраад гарсан. Тийм. Манайхаар бол одоо зайсан толгой юм да тийм ээ. За харамсалтай нь энэ сүмд бол зураг авахыг бол төдийлөн бас зөвшөөрөөгүй л дээ. Нууц царагт хоёр ус ганц хоёр зураг авсан. За тодорхой цагуудад амралтын өдрүүдэд Парис хотын цамхаг дээрээс энэ том лазерны гэрлэлээр бол гэрэлтүүлд юм байлээ. За Парисын цамхаг бол бас одоо шинэ орой болонгууд л өдөр болгон ингэж гэрэл асаад байна гэж бол байхгүй. Энэ бол тодорхой амралтын өдрүүдэд баярын өдрүүдэд одоо шинэ гэрлэн чимэглэлээ бол зүүдэг юм байлээ. Энэ бол үнэхээр бол гайхалтай одоо шинэ энийг бол харна гэдэг бол яаж тэр үед одоо энэ төмрийн хогонд хайчаагүй юм даа тийм. Үнэхээр нэр харамсмаар юм болох байсан шүү. За ингээд нөгөө зайсан толгой дээрээсээ би тэр Парис хотын годомж бодож чинь ингээд дээрээс нь бол нэвчв тарчиж байгаа юм шүү дээ. Них актер одоо гэрлэгээтэй сэрхий том хот юм уу гэхээр бас ч одоо томын хувьд том биш. Гэтэ ер нь Европын орнууд бол одоо Америк шиг тэгж гэрлэгээгээр бол зоддгоо. Гэтэ байшингийн донжийн олж тийм ээ гол нь тэр юуг нь харуулж хийдэг л дээ. За ингээд би тэр явж байгаа та бүхний сайн танил нэгэн альд очсон доо. Хаа нэр цэвж байгаа юм дээ. Монгол альдаа ирсэн байна да. Франц Монголын наримлын нийгэмлэгийн төвш тав. Time and then... Oh, mais attends, c'est mon dessert, Nicolas, c'est sucré. Moi, je le sais. Because they have made themselves this. Say something, say something. Ne te cache pas. Je te cache. Юу ийтрэ? Ямар юм ба? Хоол их байгаа маа. Парис идээсэн чи. Нэг сар эсвэл. Тийм ахта тусалж байгаа мó? Бүгд наад гэж байгаа мó? Нэг биш. Нэг биш. C'est pas génial ça? Il y en a sur le côté, la gauche, on a été en. So nice coming. Yeah, it's fine. Fire. Oh, thank you. No, you in bed. Qu'est-ce que vous... What do you want to drink? Бас Монгол дээр. Эмmanuel нэс. Хоёр нэртэй гурав. Emmanuel. Näed nüüd isegi fraasi. Emmanuel, viens voir un coup là. Монгол мод хараад гэсэн. Тэжиг хараад hello гэж. Juste pour voir. Est-ce que c'est une fille mongole ou pas? Eh, montre Emmanuel, montre, cache-toi. Tu dit que c'est la caméra pour la télé, c'est pas pour la télé quand même, non? Si. Non. Si. Ah non, mais moi je suis horrible. Oh là là, c'est rouge. Энэ бол гарч идэв юм байна. Voilà, là c'est les hommes. Хоёр байхгүй. Манай наатын лагийн хийж байгаа зү. C'est du laser. Tu connais la compagnie Miat là? Les compagnies de... Монгол очоод метр нисч заа юу заавал. Oui, c'est rouge. Ouais. C'est super, hein? Ouais. Ils ont oublié de te donner alors. Ça fait rien. Tu dis pas merci? Merci. Eh, tu dis Merci. en anglais. Attends. Nangil hel sorж. Thank you. Emmanuel ээжээс орсон ба. 5 настай хөлт гайгүй Maintenant, on зорсон. avait le dort déjà. Ouais. Non mais on va voir parce que là Emmanuel өөрөө дээдэлтэй гэрэл багтав.
За энэ хүнийг та бүхэн таньж байгаа хаа тийм ээ. Манай айзам хамтлагийн Дуучин дуучин Тамира гэдэг одоо шинэ цагтаа бас л Монголд бол одоо цалгиж явсан рок попыг бас л үндэслэгчдийн нэг үг юу? үнэлж байгаа хаваа зүгээр дунд үеих бидний үеих тийм. Харгуй зам дээр ганцаар хоцорлоо. Энэ дууг бол монголчууд сайн мэдэх баха. Манайд дуулд юм уу? Тамира дуулд тийм. Тэгээ Тамира маань энд ирээд нэлээд олон жил болчихжээ. Энд бол сууршаад, Франц авгаа аваад, 2 хүүхэдтэй болоод 3 хүүхэдтэй юм уу? Жоохон бүр. Тийм нэг жижиг байсан тийм ээ. Тэгээ энэ дээр бүр одоо хувийн ийм орон сууцмаа судалдаж аваад ажил төрөл эрхлээд хөө ер нь одоо амьдрал охин дажиг болцсон байх шүү. Тэгээ би тэр очиж бас нэг Франц хоол идэ тийм ээ. Франц дарс шимж оройжол пангүрд суулаа. Европод одоо хамгийн хэцүү зүйл бол паркинг шүү дээ. Тэгэхээр Тамира маань ярьж ирсэн одоо Парист бол 3 хүн паркинг дуртай газараа хийдэг юм аа. Тэр нь ерөнхийлөгч ерөнхий сайд бий гэж байгаа тийм ээ. Тэгээд өөрөө болохоор нөгөө почтальон гэдэг шуудан зөөгч тийм ээ. Тийм ажил хийдэг. Шуудан зөөгчийн машиныг бол Парисын гудамжийн хаан бол хаана орхиж болдог тийм дүрмтэй юм байна. Тэгээд тэрээрээс гоё өнгөө болгоод бид нарт хууч хөрж исэн. За ер нь Францад бол албан ёсны зөвшөөрлөлтөөр одоо оюутан аспирант гэдэг юм бол нэг 60 орчим хүн байт юм болоо да. За энэ нэг сонин газар ирсэн байж байгаа. Үнэхээр одоо шинэ бас л зайлшгүй үүсэх ёстой газрын нэг чинь бол энэ шүү. Битэр та бүхэнд бол одоо өнгөө замын шин зааж өгөөд шүү дээ. Очоод юу үцгүй хаашаа явах вэ? Хэдэн төгрөг вэ гэдгийг чинь хэлж өгöd байгаа учраас сайн харж аваарай. Франц бол заавал очоорой. Энэ Парисаас нэг бас холгүй те. Холгүй тий. Тийм жоохон зайдуу. Гэхдээ бол бараг Париста гэж хэлж болохоор ямар сандал одоо шинэ олон зууны өмнөөс хүн төрлөختөн бүгд л одоо шинэ зам бүхэн Парисыг зорддог шүү гэж хэлээд байх үлээ. Тийм учраас бол болж игэл одоо шинэ Парисыг бол үзэх хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа нэ. За 1621 онд Францын Луи 13 дугаар хаан амьдарч байжээ. Тэр их жаргалтай хаан байж. Өөрийнх нь орд харшууд үндсэндээ бол Парисынхаа яг төвд. Одоо нэг Лувр гэдэг нэг амтан хүн тийшээ овоороод байна да. Эндхийн одоо ганц том музей гээд. Тэр чинь тэр Луи 13-ын одоо өвлийн үргээ орд харшин байсан юм байна. Одоо л музей болцсон болохоос биш. Тэгээ хаа юу хийх вэ? Өвлийнхээ харшинд байгаад ажил хэрэгээ явуулаад амьдраад тэгээ гинт бодож илдэг. Би одоо яхаараа би заавал одоо энэ чигтэй хар байшинт асыг барах ёстой юм. Нэг нар салхинд гарч нэг зуны амбар бариулъя гэд. Тэгээд хаа юм чинь мөнгө гэж ихтэйхэн байдаг байл гэдэг. Шууд зарлиг буулгаад миний одоо зуны байшинг та нар барьцгаа гэд баахан хүнд ачлаад. Тэгээд зуных нь байшинг барих гээд энэ газрыг сонгоод үндсэндээ. Тэгээ одоо энэ хааны зуны амбар гинэ аимшиг юм байгаа. Тэгээ ингээ бариад. Тэгээ энд ирж одоо хаан өвдөн тэнд ажил хэрэгээ явуулчаад зундаа бол энд ирж бол цагийг өнгөрөөдөг. Зуны хааны зуны орд харш юм уу да. За багаар эхлээд бариад ээж. Сүүлдээ нэг хаа юм чинь яг зөндөөд одоо хөсөл хясал шунлаг гэдэг одоо их байлгүй ингээд тэнд одоо им саттынх нь том ордон бариад тахж тэнд нь одоо ноёд төшмдүүд хяанар нь одоо хамт байгээд бас нэг мангар том юм бариад энд одоо хааны торгон зэрэг мэрэг харуул хамгаалт цагдаа гал ингээд барьсаар итлэн чи баг юм хот шиг юм болчих. Тэгээ одоо Луи 13 ч одоо энийг эхлүүлээд эцэст төгсгөлийн ч үдсэнгүү залгуулад Луи 14 гарч иж энийг бариад Луи 15 үед нэг арайчуу нэг юм 100 гаруй жил энэ бүтэн цогцлогыг барьж нэг юм дуусаад тэгээ эндээ бол хааны одоо үндсэндээ бол зуны одоо орд тарш гэдгээр бол явж ирсэн. Сүүлдээ одоо энэ чиглэлд музей болж хувирлаа шүү дээ. Энд ямар одоо хаан гэж байх вэ? Үнэхээр гайхалтай сайхан зөвхөн байж. Тэгээ энэнийхээ цаана бол одоо бас хичнээн гай газар юм дээ. Нөхцөлгүй их том гай газрыг газрынхаа албаны нөхдөвтөд ярьж найрч байгаад авчихсан юм уу яасан тэр үед одоо маш том эдлэн газар авчиж. Тэндээ юу хийх вөхөр хаан бол мэдээ зугаа цэнгэл хэрэгтэй бас нэг хэдэн үнэг туулаа муудаахан агнах санаатай. Тэгээ тэндээ асар том нуур байгуулад усны шувуу пан гэдэг. За тэгээд хаяа нэг гарч туулаа муудаа үнэг шоглцдог. Тиймэрхүү ажилтай. Тэгээ энэгээр хойд саад цэцэрлэгээрээ жоод зугаалдаг. За нэг ийм л цогцлол хийгээд тэр нь ч яг болж тийм ээ. Одоо энэ Француудууд Францд ирсэн хүн болгонд энийг үзэх гэж л одоо өчнөө мөнгө зарж штэ тийм. Энлүү ороход мөнгө тэр нэг жижигхэн машин унахад 28 евро. За ингээд баг нэг хүнээс нэг 100 евро салгачиж штэ тийм ээ.
Тэгээ одоо Францад ч нь одоо жилдээ хэдэн сая хүн ирдэм. Тэгэхээр үржил үзэлдэг. Тэгэхээр Францын одоо эдийн засгийн одоо орлогын гол их усрууд яхаар гоё аялж болчих. Хиний ач буй юм гэхээр одоо тэр нэг амсын үед ажил төрж байсан өвөмэнэр л энэ бүгдийг байгууллаа сайхан өгцөн. Өнөөдрийн Францууд бол одоо нэг бүтээн байгуул гэхээр юм бол энэ даалга жаргалтай сайхан одоо нэг өвгдээцсийнхаа бэлэн үлдээцсэн юм дээр ингээл мөнгө тоолоод ингээ сайхан дэвтэж идэг нэг сайхан ард хүн байна. Зугаатай юм аа. Хэрвээ болдгсон бол одоо ганц өдөрч нэг хаан болж үзэх юмсан тийм ээ. Хаан ч юм гоё юм аа. Мөрөөдөхд мөнгө төлөхгүй гэж үнэхээр тэр үеийн хаатууд бас үнэхээр жаргаж ирсэн юм билээ л дээ тийм ээ. Йоо нэрээ. Энэ бол одоо шинэ үнэхээр одоо зуны ил нэг байр шүү дээ тийм ээ. Одоо гээд ингэхэд бол энэ бол гайхалтай. Яаж энийг хийдэм. Гэхдээ энд бол асар их хэмжээний мөнгө зарцуулсан гэж байгаа юм. Ерөнхийдөө бол эхлээд бол нэг тийм жижиг хөвтөрхөн юм хийгээд сүүлдээ одоо нэг шунал яслан ихтэй юм уу яад юм тийм ээ. Барьсаар хагаад ийм бүхэл бүтэн том цогцлбор босгочихсон. Тэгтээ бол одоо эргүүлээд тэр мөнгө олж шүү. Тийм энэ бол одоо шинэ энэний зардлыг бол одоо хэд дахин болж байгаа шүү дээ. Франц бол сая 2005 онд Европт хамгийн их жуулчлал авсан улсаар тодорсон байна лээ. За яаж байгаа. Яг тийм статистик тоо гаргад юм байна л да. Интернет сайтууд дээр. Тэгээ ер нь Парис тэрний ихэнх нь бол Парис руу гэж байгаа юм л да. Тэгэхээр энэ одоо зуны харьж гисэн бас тодорхой хэмжээ өөрийнхөө хувь нэрийг бас тэнд оруулсан л байгаа л да. Тэгээ энэ чинь үзэхэд бол их үнэтэй одоо шинэ хаана тэр нэг цэцэрлэгт саад руу ороход мөнгө төлнө тийм ээ. За тэр нэг энэ дотор музейг руу орох юм бол одоо шинэ музей чинь их олон музей байгаа. Тус бүрд нь нөгөө евро гэдэг актер үнэтэй мөнгөийг чинь одоо төлнө. Ингээд бол үндсэндээ бол бүгднгээр нь орног бол одоо энэ барахгүй асуудал. Тэгээд одоо битүүр шиг юм яаран сандран одоо шинэ 3 хоногийн дотор Франц Парижийг одоо шинэ үзэж харна. Тэгээд телевизээр нэвтрүүлэг бэлтгэнэ гэдэг ийм харлах модалтай улсууд бол байхгүй хөө тийм ээ. Гэхдээ одоо Франц орны тухай бол бид тэр зурвасханд үзүүлж штэ. За энэ дотор бол явхаар бол хөл өвдөн. Тийм учраас бол нэг жижиг юм чийчаан хөсөлж авна. За ингээд нөгөө том хааны маань өнөө үнэг туулаа агнадаг энэ том цэцэрлэг түрээлэнгээр машинаараа одоо явж өгөндөө байна. Энэ явган явах юм бол аргагүй л дээ. Бүтэхгүй юм байл юм тийм. Мангар том энэ бол тэгээд чинь машиныг зэдсэн баг л та. Хүн болгонд энэ машиныг авч байгаа. Энэ үсэг хийжтэй машин дараа нь таад ярьж өгнө гэж тийм ээ. Ер нь бол 11, 12, 1 сар, 2 сар, 3 сар гэдээ бол энэ Европын орнууд бол бас л их зэврүүн байд юм байл шүү. Тийм учраас бол бити очороо л гэж хэлэх байна. Ер нь хамгийн тааламжтай үе нь бол 4, 5, 6, 8, 9, 10 гэж байгаа юм л та. Ер нь Европын орнууд бүгдээрээ л тэгж гарсан байгаа. Тэгээд энэ саадуудаа ихэнх саадууд дээр нэг том үнэтэй гэсэн баримлуудаа бол бүгдийг ингээд сайхан хайрцагтаад хадчих тийм болохоор хүн үзгийн аргагүй нэг том хайрцаг толгой биерүүн шургуулчин тийм ээ. За тэгээд ерөөсө дотор нь юу байгаа нь бөөм үддэг. Тийм учраас бол энэ бол битэр нэг талаар бол шатцсан даа тийм ээ. Явсаар хагаад тэгээд хүйт орцсон хойно Парижд ирдэг туйны харамсалтай юм болсон. Гэхдээ цаг зав болдод мөнгөнийх нь боломж байх юм бол Парижийг зуны сайхан улирал дахиж очиж үзмээр л байна. Гэхдээ бид тэр чинь нэг зогссон юм чинь тийм ээ. Париж руу дахин ирдэг нэг зогсоол дээр нь хөлөөрөж их удаан зогссон та тэгээд очих байл гэдэг бодсон тийм ээ. Ер нь Франц яаж Парисыг үзэж байгаа хүн бол ер нь хугацаа жоохон илүү л байхгүй бол юмнуудыг үзэж бол амжихгүй юм байл л тийм. За хин юу хөлгөлж яах гэдэг нь нөгөө зиндагаараа болно тийм ээ. Бид тэр бол тэр нэг жижиг машин арай хямдхай болж байгаа. За мөнгөтэй нэг ингэн. Францд мод болгоно нэртэй байт юм бэ. Энэ хидэд настай мод байна л да зайлууд. Гэтэ юм эмхтэй юм үү. Марио Антониот гэдэг. Тэр ч одоо эрэгтэй бол тахтаа тийм. 90 мод байна. Тэгээ энэ 321 насалсан гин зайлууд. Тэрээс үлдээгээр явж чадхаа байгаад эрүүл үлдгийн хидэд 2004 онд энэ чинь актер халуун боллоо шүү дээ. Тэрүүгээр чад хийсэн байна л да. Өөрөө өнгөрөөд унтсан гэдэг ороосоо халаад шатаад. Тийм одоо тэр үндэсний диаметр нэг метр 70 орчимтэй юм байна. Хэд метр гэдэг нь ч урт 35 метр урт. Ийм мангар мод байна хөөе. Тэрний чинь одоо ямар оршуулттай шингээд байж идэм байна л тийм. Өөрөө нэртэй л тийм. Марио Антониот ингээд энд бурхан болсон ингээд хүмүүс үзээд байт юм байна.
Үндэ бол бас их тийм сонин л доо тийм модон дүртэл нэр өгчдөг тийм ээ. Тэгээ нэрлээд байдаг. Ирээд эмгэнэлд илэрхийлдэг гэдэг их тийм сонин ясч аягтай улсууд манай монголчууд бол ойлгохгүй шүү дээ тийм ээ. Тийм мод өнгөрөөл унаал үз тийм ээ. Тэрийг нэрлээд ч. За ер нь бол энэ том цэцэрлэг түрээлэн бол яваад бол үнэхээр барагдахгүй асар том цэцэрлэг түрээлэн байлээ. Ямар сайндаа л одоо шинэ явахгүй оронд бол тэр машин хөсөлж явах үү. Энэ урлагийн бүтээлүүд энэ цэцэржилүүлсэн байдал энэ бол үнэхээр гайхалтай. Энэ бол бас л Парижд очивол заавал очиж үзэх зүйлсэл нэг л дээ. За ер нь Францчуудын хувьд бол одоо их тийм гэр бүлсэг, найрсаг, гэр бүлтэй хайртай гэх юм уу да халуун дулаан улсууд л да. Жилдээ нэг 280 гаруй мянган хосууд шинээр гэр бүл болд юм байна. За тэгээд харамсалтай нь шүү 280 мянгаас чинь 127 тэр жилдээ салчт юм байна. Бараг 5% салчдаг гэдэг. Ааштай ч юм уу нэг бол одоо баян шинийг илэрхийлд юм уу тийм ээ ирэмгүй ирж хайж идэм үү. Хайгуул хийдэг улсууд энд байд юм байна. За социализм үед одоо ингэж хамаа замбрааг салах юм бол ч одоо нэг бол намын байгууллагаас банк аавн тийм ээ нутаг заагдана албан тушаал буурна тэр болон гэдэг үрзүүл дуусч байгаа байхгүй тийм. Харин францчууд бол одоо салах сарнахыг нэг юм чинь тоодгүй. Энэ бол хүний эрхийн асуудал гэдгээрээ бол хамаагүй байд юм байна энд ч. Манайх ч салт их байгаа юм билээ шүү. Манайд Француудыг бол удахгүй гүйцэж байгаа юм билээ. За энэ ингээд утаа гардгүй бензин хэргэлдэггүй нэг юм сонин машинаар л ингээд дотор нь яаж гнаад л яваад байна да. Яаж гнаа. Явж өгөхгүй энэ чинь нэрээс хамгийн дээд зэгийн одоо тодорхой хурдаараа тий 180 мильтэй явж байгаа юм шүү дээ. Дагцуугаар. За ингээд жол бизнес хийгсэн даанчуудаа зах зуугаарыг бол энэ францчууд ойлгохгүй юм байл л дээ тийм ээ. За ингээд энэ Францад энэ нөгөө Луи хааны маань хүйсэндээ хэрглэж исэн одоо хонь л одоо тэгээд ууц тавихын аргагүй юм нохоос үлдээ. Тэгтээ тарган гэж бол жигтэйхэн. Ингээ үе дамжаад үлдсэн хэдэн жаргалтай сайхан хонь ямаа энүүгээр бас байна. Чашаанаасаа гарахгүй бэлэнд хийжээлтэй. Ингээ бордогдод алж идэж болохгүй хааны юм өмчтэй. Ингээд үржээд байгаад идэг нэг хэдэн сайхан хоньтой. Хонь болгон нэртэй. Тэг их сайхан тарган задгалан мордууд нь хүртэл тийм ээ. Буля мордуудтай тий. Энэ харж байгаа. Энэ бол одоо үнэхээр одоо тийм тэрэгний үйлдвэрийн морилдоо тийм ээ. Тусгай үйлдвэр хөл гар мар булчин шүрмэс гэж зангираад энэ бойдогоор хичээлсэн юм шиг юм мордуудтай манай ч бойди мордууд. Энэ л их үнэтэй үйлдвэрийн мордууд л та. Яа энэ хөл гар мар гэж Монгол мөр хажууд навчаа зогсоохон бол тийм ээ маш их марагдах байхаа тий. Лүгэлдээ тэр. За шашин шүтлгийн хувьд бол 86% нь бол Романы католик юм байлээ. Тий. Одоо 8% нь бол муслим байна бас тэнд. Тэгэхээр бас нэлээд их хүн муслимуд байгаа биз? Ислам тий муслимууд тий. Тэгээ 2% нь бол протестантууд тэгээ бусд Jewish гэдэг янз янзын шинжлэлүүд их олон байд юм байна. За энэ тавар шуудын та нарын хөл гарын хараарай хэвээр нэг аимшигтэй нэрэ. Бодигийн тэмцээнд орвол. Ийм бодроо хөл гартай тийм ч. Баавгай шиг юм байгаа бас тийм. За Луи хааны цэцэрлэг гэдэг бол одоо чигтэйхэн том юм байдаг юм. Яваад бол барагдахгүй юм байна. Тийм учраас захуу нэгэн жуулчдууд, аялагчдууд ийм машин цагаар хөсөлж явдаг. Нэг цагийн 28 евро гэдэг чинь яа бацраа нэр. 40 мянган төгрөг юм болоо. Юу вэ? Сарын сарын цал явчихсан шүү. За тэр нь дүүчээ гэж бодоход энэ их ханаалтай машин. Хоёрхан бядалтай ингээд батарейгаар явчихна. Мостос гэж байхгүй, элбэн байхгүй, моторч гэж байхгүй. Тэгээ нэг гайхалтай энэ зөвхөн одоо тогтсон тэр маршрутаар явдаг өөрийн гэсэн. Хэрвээ энэ замаас та хазаагаад гарах юм бол энэ машин урагшаа явахгүй. Паккад радио өдөртөө зогсчихно. Зөвхөн хойшоо явдаг. Энэ бүх юмыг бол энэ өөрөө цаанаас автоматар ингээд өдөртөж яадаг. Тийм ханаалтай машин. Гэтэр сая урагшаа явахгүй гайхаад энэ янди юм өгчөж очиж заргалтыг гээд ингэсэн чинь зогсчих. Хойшоо яваад байдаг урагшаа явдаг.
Тэгээ тэрнээс арай ухарсаар гад нэг юм гараад ингээ явсан чинь зүгээр болчихлоо та. Тэгэхээр энэ радиод энэ бас их ухаантай машин байна. За ийм юмар энэ капиталистчууд мөнгө хүүдэн шүү дээ. Энэ 20 30 машин байж цагийн 28 өдөрт хэдэн хүн явах вэ? Тооцтой те. Баяжид дууслаа та. Нэг ийм их юм тусдан дээр зүгээр ч юм уу те. Ингээд юм үзээгүй ядуу улсууд бол дандаа нэг юм өгүүл гомдол тавьж тийм ээ хардад сэрдэж атаархаж байдаг нь одоо манайд монголчуудын нэг зам байх уу тийм ээ хүний сайхан бүтээгээд хийсэн юм зүгээр ч унаад эдэлж чадахгүй тэгээд мөнгөний тооцоол үржүүлж бодоод сүүрс алдаа хүний бизнес муусан капиталистууд гэж хараагаал тийм энэ одоо арга ятсан л хэлж үдээд удахгүй манайхан тэгэхээ ойлгох байлгүй дээ. Одоо манай гольф энэ гольфчд хэрэгэлдэг машин л та. Тэгээ манайх одоо сая сүүлийн жилүүдээс гольф нэлээд эрчимтэй хөгжиж байгаа. Тэгээ ийм машинуудаас одоо удахгүй орж ирэх хөө. Сууд баримт юм биш үү? Түүхий юм байна те. Багнаар нэгээд хэлсэн. За ингээд Парист бас бит хоёрд манай элчингийнхэн их тусалж исэн. Тэгээд бит хоёрыг нөгөө Дайна Гүнжийн хамгийн сүүлд байсан буудалд авчиж үзсэн. Нууц самрагтайгаа энэ хоёр чинь энэ буудалд нөгөө зурагчдаас бол зүгтэж орсон юм л да. Тэгээ энд жоол жаргаж жагаад гараа давхсан ч л нөгөө актер том эмгэнэлт явдал чинь болсон. За энэ бол үнэхээр харамсалтай юм байна. Би тэр одоо тэр Дайна Гүнжийн яг осолцсон түнэл дотор нь явсан. Нэх уртч биш одоо энэ түнэл шүү дээ тийм ээ. Богинохон түнэл. Нэг шалтгаан одоо энд машин тэрэг өнкрөөд лунаад шатаад авах бол тийм бол байхгүй одоо тэр янз бүрийн одоо таамаглал байдаг шүү дээ. Гадны улсууд зориу зохион байгуулалтаагаар хийсэн барьсан тагнуулын албад наануу цаануу гэдэг ингээд. Одоо хэн мэдлээ гэж өстой бүүмэд. За ингээд энэ Парис хотоор чинь яваад барагдахгүй мөн. Франц гэдэг чинь яасан ч том юм, Париж гэдэг чинь яасан ч их үзэж харах юм ихтэй юм. Тэг ямар сайндаа битэр одоо энэ Парисаар чинь 2-3 цагийн нэвтрүүлэг одоо бэлдэж байна шүү дээ. Таминд битгий залхаараа Парисыг бол Францаар тийм ээ. Францаар. Ингээ Францад очиорой. За ингээд дахиад 2 цагийн нэвтрүүлэг биш үү? Унтаж болохгүй шүү. За ингээд үргэлжтэй нэвтрүүлэг нүгээр өндөрлөж байна. За битэрийн дараагийн очих газрууд бол Парисын Мотуг гэдэг Францаар бол тийм ээ. Бүр одоо шинэ урагшаа бүр Францын хамгийн урд газрын дунд тэнгистэй хэлдэг далайн эргийн нэг гайхалтай сайхан хот бол тэнд байна. Тэрүүгээр та бүхэнтэйгээ хамт орно. За мөн юу хэлээд вэ? Бордо. Бордо гэдэг нэг сүрхий вино хийдэг газрын нөхдүүдтэй чинь уулзаж очирч жоол бордо уусан. Тэрнийхээ тухай ярина. Муу хүн идсэн ууснаа гэдэг чинь тийм ээ. Тэр үнэхээр сони юм байлаа. За тэгээд бас болоогүй. Мото гэдэг хотын хажууд нь алдарт Монте Карло. Ваа тийм Монте Карло, Монако гэдэг нэг актер жижигхэн хомсын толионы чинээ жижиг баян хот улсаар бол орсон байж байгаа та. Гэх мэтээр бол нэлээд олон явах газар болоогүй байна тийм ээ. Ярих юм их байна. Явсан замынхаа сонноос та бүхэнтэйгээ хуваалцаж хуучилмаар байна. Дараагийн дугаартаа бол баг зөвхөн Луврын талаар бол баг бүтэн нэг өдрийн юу шигэд барагдахааргүй тий. Луврыг үзсэн хүртэл өнгөө байдаг шүү дээ. Одоо яаж хурдан үзэхүү гэж коридор орно гүүгээд хоёр тийшгээ толгоогоо хараад ингээд тэгэхгүй Луврыг бол одоо бүтэн үзэж дуусгах нэг бол одоо бас л 2-3 өдрөөс найшгүй юм шиг байлаа. Тэгээ дараагийнхаа нэвтрүүлэгт хоёр Луврыг бас та бүхэндээ үзүүлнэ. Нөгөө алдарт Мона Лиза гэдэг зургийг яг тэр зургийг бол бас төдийлөн ахуулдаг юм байна лээ. Бид хоёр бас хулгаагаар бас авсан та бүхэндээ дараагийн нэвтрүүлгээр үзүүлэх болно. За ингээд дахиад Паристай эргэж уулзъя да. Баяртай. Бонжур. Бонжур. Бонжур.